Дуулал 3. Хүү Абсаломоос зугдах үеийн Давидын дуулал. Эзэн, миний өстнүүд юутай олчирна вэ? Миний эсрэг босгочд олон байна. Олон хүн миний тухай түүнд бурхны аврал өгье гэдэг. Села. Гэвч эзэн, та бол миний бамбай. Миний цогж авахлан болон тэргүүнийг минь өргөгч нэгэн билээ. Би эзэнд хандан дуу хоолойгоор хашгирсан бөгөөд тэрээр ариун улаасаа надад хариулсан. Села. Би хэвтээд унтаад сэрсэн. Учир нь эзэн намайг түшиж байна. Түмэн хүн миний эсрэг намайг бүсэлсэн ч би айхгүй. Эзэн, босооч. Бурхан минь ээ, намайг авраач. Миний бүх дайсны шанаа руу та дэлссэн. Хорон муу хүний шүдийг та хэмгэлсэн. Аврал бол эзэнийх. Таны ерөөл таны ард түмэнд хүртэх болдгоо. Села. Эхлэл 3 дугаар бүлэг. Эзэн бурхны бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могой хамгийн илүү залтай байжээ. Тэр могой та нарт энэ цэцэрлэгтэй байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж бурхан үнэхээр хэлсэн үү? Хэмээн эмэгтэйгээс асуужээ. Тэр эмэгтэй могойд хандаж бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд бурхан та нар түүнээс бүү ид, бас түүнд бүүхөр, тэгвэл та нар үхэн гэж айлдсан. Хэмээжээ. Тэр могой эмэгтэйд та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө нүд чинь нээгдэм бурхан шиг болж сайн мууг мэдэх болно гэдгийг бурхан мэддэг байлаа гэжээ. Тэгээ тэр модны жимсэн хүнс болгоход шимтээ, нүд улаам, мэрэгэн ухаантай болгочихмоор шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч идэжээ. Тэр бас өөртөөгөө хамт байсан нэг хүртэн өгч тэр ч идэжээ. Тэгээ тэр хоёрын нүд нээгдэж хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд инжир модны навчсыг хооронд нь холбож өөрсдөө бэлхэмж хийжээ. Сэрв ороход эзэн бурхны цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод эр хүн эхнэртэйгээ хоёул эзэн бурхны оршихугаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ. Гэтэл эзэн бурхан хүнийг дуудаж "Чи хаа байна?" гэсэндээ тэрээр "Би таны дууг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн байсан учраас айж өөрийгөө нуус юм а" гэж хэлв. Тэгтэл тэр "Чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү?" гэж асуусанд хүн "Надтай хамт байлгахаар таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн" гэж хэлэв. Эзэн бурхан тэр эмэгтэйд "Чи яаж байгаа чинь нэнэв?" гэсэндээ тэр эмэгтэй "Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн" гэв. Эзэн бурхан тэр могойд хандаж "Чи ийм хэрэг хийсэн учраас хамаг мал адуус хийгээд хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр харагдсан болоо. Чи хэвлийгээрээ мөлхөж насан туршдаа тоос шороо идэх болно. Би чамайг тэр эмэгтэйтэй ус онзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй ус онзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няслах болно" гэд. Бас эмэгтэйд "Би чиний жирэмсний зовлон гүлэмж ихсгэж, чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдч, эр нөхөр чинь чамайг захирна" гэв. Адам тандан "Чи эхнэрийнхээ үгийг сонсож бүү ид гэж миний чамд тушаасан модноос идсэн учраас чамаас болж газарт хараал хүрч, чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно. Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно. Чи газар шорондон эргэж очих хүртлээр духныхаа хөлсийг дустуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шороноос авсан. Чи тоос шороотвол тоос шорондон буцаж очих болно" гэжээ. Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний их болсон ажээ. Эзэн бурхан Адам ба түүний эхнэрт зориулж арьсан дээл хийж өмсгөжээ. Эзэн бурхан "Үзэгтэн, энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоогаараа сунган бас амийн модны жимснээс авч идээд мөнх наслах бий" хэмээн айлдажээ. Эзэн бурхан хүнийг өөрийг нь гаргаж явсан газар шороог хагалуулахаар Эден цэцэрлэгээс гарган явуулжээ. Тэгээд бурхан тэр хүнийг хөөж гаргаад амийн мод руу хөтлөх замыг хамгаалуулахаар Эден цэцэрлэгийн зүүн талд хэрэв бууд болон зүг бүр дэргэлддэг галт элдийг байрлуулан тавьжээ.
Матай 3 дугаар бүлэг. Тэр өдрүүдэд баптист Иохан Евдэн цүлд гарч ирэн тунхаглахдаа Гэмшицгээ Тэнгэрийн хаанчлал айсвэ гэж байлаа. Яг түүний тухай иш үзүүлэгч Исая цүлд хаширагч нэгний дуу эзний замыг бэлтгэцгээ жимийг нь шулуутгах түн гин гэжээ. Иохан тэмээний хэлгсэн хувцас бүсэлхийгээрээ суран бүстэй байв. Хоол хүнсэн зарцаа зэрлэг зүгийн бод байсан аж. Тэгэхэд Иерусалимийнхан хамаг Евдэ мөн Йордан хавийн бүх нутгийн түүн рүү гарч очив. Нүглээ улаад Йордан голд түүгээр баптизм хүртэж байв. Харин баптизм хүртэхээр фарисей болов садукайчууд олноороо ирж буйг тэр хараад тэдэнд хорт могоон удмаа эрх уур хилэнгээс зүгт гэж хэн та нарт сануулв? Тийм бөгөөс гэмшил зохистой үр жимс гарга. Авраам бидний эцэг гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудаас ч Авраамд хүүхдүүд босгож чадна. Моддын үндсэнд сүх эдийн зоогдчихэ. Иймээс сайн үр жимс ургуулдгүй альва мод цавчигдан галт хаягдах болно. Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптизм хүртээдэг. Харин надаас илүү хүчрхэг нэгэн миний араас ирж байна. Би түүний шаахааг авч явахч үн хүндгүй. Тэр та нарт ариун сүнс хийгээд галаар баптизм хүртээн. Тэр гартаа шигшигч цэрэтэ бөгөөд өтөрмөө гүйцэд цэвэрлээд буудагаа сарвчин довоолж харин хальсыг нь унтрашгүй галаар шатаана гэж хэлв. Тэгээд Есүс Иоханаар баптизм хүртэхээр Галилаас Йорданд түүн дээр ирэв. Харин Иохан би танаар баптизм хүртээх учиртай атал та над руу ирэх нь үү? Гэд түүнийг болиулахыг оролдтол Есүс хариудна. Одоо ёсоор нь болго. Ингэснээр альва зөвхт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна. Гэж хэлэхэд тэр түүнд зөвшөөрөв. Есүс баптизм хүртээд голын уснаас даруй гарах үед харагтун тэнгэр заагдаж Бурхны сүнс дагтаа мэт буун түүн дээр ирэхийг тэр харав. Тэнгэрээс Үзэг түүн хайрт хүмүн энэ билээ. Таалал минь түүнд оршдог гэх дуун гарлаа.